За сайн байцгаана уу. Ингээд эдийн засгийн антропологийн цуврал подкастын дараагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ хамт Нэхлэн бодох бүртгэлийн танхимын 4-р түвшний оюутан Намуу. Улс төр судлалын 4-р түвшний оюутан Сэлмэг. За ингээд бид хоёрт өмч гэдэг сэдвийн талаар ярилцах байгаа. За тэгэхээр хамгийн түрүүнд бид нар өмч гэж юу вэ гэх асуултанд хариулахын хөтө шаардлага тулгарна. Өмчийн хувьд гэвэл маш өргөн хүрээний хэрэгт бол хугатхан. Одоо өмчөөс болоод гэр бүл салж ийн хамаатан саднараа ингэж хуваагдж ийн те. Бол маш яригтай энэ харилцаанууд энэ өмч гэх энэ утгыг өөрөө тойрч бол бий болдог байгаад байгаа. Даах өмчийн яг анхны гэж хэлэхгүй ч яг орчин үеийн яг ингээд одоо улс суурь одоо энэ үндсээ олсон ойлголт нь болохоор Джон Локоос эхэлтээс сэргэм гэгэрлийн үеийн сэтгэгч Джон Локийн үед өмч нь яг юу байсан бэ гэхээр бол энэ хүний зам ёсны нэг эрх байсан буюу төрөөс заавал одоо хүний хамгаалах ёстой тэр эрх гэж юм бол үздэг байсан байгаа. Одоо энэ ерөнхийдөө бол энэ өмч гэдэг юм чинь хүний одоо хувийн эрх чөлөөний одоо нэг илрэл гэж үзэгддэг тийм байсан. Тэгмүүд энэ дээрээс Джон Локоор болохоор өмчлөх эрх одоо яг яаж үүсдэг вэ гэсэн ойлголт орж ирдэг юм. Ерөнхийдөө бол энэ яг уламжлалт энэ эдийн классикал экономистуудын хандлагын тайлбараар бол одоо байгаль дээр байгаа одоо ямар нэг элемент байгаа штэ мод байлаа гэж бодоход одоо би модыг очиж одоо тайрч аваад тэрээ хашаа болгоо тэрээ газар зоосноороо тэр газар нь минийх болчихж байгаа буюу одоо аливаа зүйлд одоо энэ хөдөлмөр шингэснээрээ энэ өөрөө миний өмч болдог гэсэн юм утгагүй юм ойлголт байдаг. За тэгэнгүүт яг антропологийн үүднээс өмч гэдгийг яг зөвхөн одоо газар, барилга, тийм машин, мөнгө гэх мэт ерөнхийдөө эд зүйлсээр хязгаарлагддаггүй илүү өргөн үрээгээр нь авч үздэг. Энэ нь болонгууд ерөнхийдөө өмч нь нийгмийн харилцаа, соёл, эрх мэдлийн тогтолцоотой ерөнхийдөө бол нэгт уялдаа холбоотой ойлголт гэсэн. Тэгэхээр яг одоо ийм өмчийн эрх хизээ яг баталгааждсан бэ гэхлээр одоо хувь хүний мэдэгдэл болон нийгмийн зөвшөөрөл гэсэн хоёр элементээр ерөнхийдөө баталгааждаг. Энэ нь болонгууд нийгэм, соёлын тогтолцоонд тухайн хүний одоо эзэмшигч гэдгийг хүлээн зөвшөөрснөөр өмчлөх эрх яг ийм баталгаатай та яг өмчтэй боллоо гэсэн үг гэж ерөнхийдөө бол явдаг. Одоо жишээлх юм бол за Цэлмэг чи ингээд нэг эзгүй арал дээр очлоо гэж бодъё. За тэнгууд тэр чиний өмч одоо боллоо гэж өөрөө бодлоо гэж бодоход тэр чиний өмч болж чадах уу? Гэхдээ яг хоо Джон Локийнхоор бол одоо тэр байгаа модын тайрч аваад хашаа болгоол тэндээ одоо газар тайрал эхлэл одоо миний өмч болно. Яг Джон Локийн тайлбар бол. Гэхдээ антропологийн өнцгөөс гэх юм бол тухайн дахиад нэг хүн нэмэгдээ өшөө олон хүн нэмэгдээд энэ чиний арал мөө энэ чиний эзэмшил мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт тэр газар тэр ямар нэгэн зүйл тэр хүний өмч болдог гэж үздэг. Тийм. Тэгэхээр эндээс бидний юу ч ойлгож болох вэ гэхээр өмч гэдэг нь данхуу хүний эрх чөлөөтэй хамаарах асуудал бос. Тэнд заавал бүлэг, community энэ хамтын нийгэмлэг байсан нөхцөлдөл одоо энэ бусдаар хүлээмжшөөрөх байдлаар энэ өмчлөх эрх гэдэг нь баталгааждаг. Бүрэн одоо мөн чанар олдсон байна гэдгийг ойлгох болохоор байна. Гэтэ энэ түгэн дэлгэрсэн эдийн засгийн онолуудаас үүдэлтэйгээр өмчийн тухай ойлголт нь илүү хувийн эрх чөлөө гэх утгаараа илүү одоо ойлгогддог. Үүнээс болоод энэ хувь эзэмшигч нийгэм гэх энэ ойлголтын 1990-ад оноос их хүчтэй болж эхэлж байгаа юм л та. Үүний үүдэл таанд болохоор нөгөө неолиберализмын давлгаа буюу Америкт одоо Америкийн ерөнхийлөгч Рональд Рейган, Англи болохоор Маргарет Тэтчер те эдийн засгийн онолчд гэвэл одоо Хайек, Милтон Фридман гэх хүмүүсээс үүдэлтэй неолиберализм нь болохоор хэд бол бүгдийг ингээд нөгөө хувьчлах одоо төрийн нийтийн энэ өмчүүдийг хувьчлах талаарх энэ бол үзэл баримтал байгаад байгаа. Тэгээд тухайд одоо энэ төрийн мэдл байсан олон одоо үйлчилгээ те янз бүрийн газрын нөөц, лиценз те одоо эдрийг одоо хувьчлах үзэл санаад амгаалснаар одоо ирээд өөртөө нийгмийн байр сууриа одоо ингээд хувийн өмчөөр ингээд тодорхойлдог энэ хандлага бий болсон. Тэгээд хувь эзэмшигч нийгмийн онолд одоо энэ хүн бүр хувийн орон сууцтай, машинтай те одоо хувьцаатай, банкны дансандаа ингээд бас өөр хадгаламжтай те. Тэгээд үүгээрээ дамжуулаад одоо энэ өөрсдийн амьдрал эрх мэдлийг илэрхийлэх ёстой гэсэн юм ойлголт давмгайлсан. Гэсэн хэдиж одоо энэ неолиберализмын өөрөө энэ эдийн засгийн одоо энэ
өмчийг хувьчилснаар эдийн засгийн өсөлтийг бий болгоно гэсэн гол энэ онлын концепц дээр суйлдаг байсан боловч үүнийг дагсан гол асуудал нь тэнд тэгш бус байдал гэдэг юм бий болоод ирсэн. Баян ядуугийн ялгаа тэнд маш ихээр үүссэн. Тийм учраас ерөнхийдөө энэ хүн неолиберализмын чиг хандлага нь болохоор маш их маргаан дагуулсан бөгөөд одоо үүнийг эсэргүүцсэн одоо ийм урсгалууд үүссэн нь одоо марксистууд болон одоо энэ анархистууд байгаад байгаа. Аха. За яг марксистуудын хувьд гэх юм бол одоо эзэмшигч, хувь эзэмшигч нийгэм гэдэг үзэл баримтлал ерөнхийдөө бол шүүмжилт. За тэгээд ерөнхийдөө хувийн өмч нь төрөний дурдсанчлан юм тэгш бус байдлыг бий болгодог. За тэгээ олон хүмүүсийг ерөнхийдөө эдийн засгийн системээс одоо гадуурхаж байна. Тэгээд баялагын хит юм төвлөрөлт. За тэгээд нөгөө ангийн ялгаа, ажилчин анги болгон тэг хөрөнгөтүүдийн хоорондын зөрчилдөө, одоо сөргөлдөө үүсгэж ийн гэж ерөнхийдөө үзсэн. За тэгээ марксист онолд ерөнхийдөө бол өмчийн харилцааг ангийн ялгааг бий болгож ерөнхийдөө анхдагч хүчин зүйлэх гэж үздэг бөгөөд одоо анхдагч хүчин зүйл гэж үздэг бөгөөд ерөнхийдөө өмчийг хамтын нийтээр эзэмших ёстой гэж үздэг байсан байна. Харин анархистуудын хувьд гэх юм бол өмчийн асуудлыг бүр эсрэг талаас нь харж за тэгээ бүх өмчийг хулгай гэж үздэг байсан. За тэгээ анархистуудын гол санаа нь ерөнхийдөө хинч бусдын хөдөлмөр, байгалийн баялаг, за газар, нөөцийг эзэмших эрх байхгүй гэж үздэг. За тэгээ тэд ерөнхийдөө одоо юм хувийн өмч нь эрх мэдэл захиргааг бий болгож энгийн иргэдийн одоо энгийн хүмүүсийн эрх мэдлгүй хараат байдалд оролдог гэж ерөнхийдөө шүүмжилдэг байсан. За тийм иймд ерөнхийдөө бол одоо энэ хувь эзэмшигч нийгмийн үзэл санаа болон түүнд одоо ийм эсрэг байр суурьтай урсгалууд донд маргаан зөрчилдөөн үргэлжилсээр одоо хүртэл ирсэн одоо хүртэл байсаар л байгаа. За тийм энэ зөрчил нь одоо зөвхөн эдийн засгийн бус те мөн нийгэм соёл те улс төрийн хүрээнд ч мөн адил илэрч гарч ирсэн байдаг. Тэнгүүт энэ дээрээс дахиад нэг асуудал уурж гарч байгаа өмч юу нэг ямар хэлбэрт байх хэвтэй? Хувийн өмчийн хэлбэрээр байх хэвтэй юм уу? Нийтийн болон төрийн эзэмшилт байх хэвтэй юм уу гэдэг асуултын дээр яригдчихэж байгаа. Цаашлаад энэ хувийн өмчийн хэлбэр нь өөрөө хүнийг алиенацид оруулж байгаа юм шүү гэдэг ийм одоо үүдэлтэн бий болж байгаа юм буюу одоо алиенац буюу alienation гэдэг нь юу гэсэн үг гэхээр одоо alien буюу харийн хүн гэдэг утгаараа орчуулдаг. Буюу одоо хүн цөөр төрлөх мөн чанараасаа холдох үзэгдлэр гэдэг бол alienation өртөж гинэ гэж авч үздэг. Тэнгүүт одоо ингээд одоо миний түрүүн туслан чинь өмч гэдэг нь болохоор одоо тухайн хүн аливаа зүйл дээр энэ бол миний юм аа гэж зарлаад ингэж зарлснаар одоо бусад ашиглуулах альсвал ашиглахгүй байхын одоо энэ эзэмшлийн эрхийг өөртөө авч буй болоод байгаа. Энэ одоо exclusion буюу одоо бусдыг одоо тухайн өмчийн харилцаанаас гадуурх зачмаар ингээд илэрдэг үзэгдэл буюу одоо хэн нэгэн газар, эд зүйл, амьтан тэ эд хөрөнгө гэх мэт зүйлсийг миний өмч гэж мэдэгдснээр л өдөөсөө хүмүүс одоо түүнийг эзэмших альсвал ашиглах эрхгүй болгочихж байгаа. Ингэж одоо энэ тухайн өмчийн хэлбэрийг өөртөө хувьдаа эзэмшснээр бусдыгаа алиенац түлхчиж болох юмаа гэдэг санаа энэ дээр явж байгаа. За жишээлх юм бол одоо яг энэ дээр дундад зүүнний Европын ханилаг нийгэмд за газар нь эзэн хаан хатнаас доош язгууртнуудад эзэмших одоо ийм эрх хэлбэрээр дамжиж за тэгээ хувийн өмч гэхээсээ илүү эзэмших эрх хэлбэрээр ерөөхдөө ойлгогдчихсэн. За энэ үед гэх юм бол ерөөхдөө хувь хүн газар эд хөрөнгийн өмчлөх бус харин одоо ашиглах тэ түрүүн дурсан захиран зарцуулах эрхтэй байсан буюу одоо тухайн газар нь төрийн буюу одоо нийтийн өмч байсан гэсэн үг. За тэгээ өмчлөх эрхийн үзэл санаа нь ерөөхдөө хөрөнгөтний ангийн хүчтэй нөлөөлөл буюу одоо худалдаа 8 хөгжих үед Англид одоо 18-аас 19 дэх зуунд улам их хүчтэй болоод за тэгээ төрөөс нийтийн газрыг хувьчлах, хувьд шилжүүлэх хууль гарснаар өрнөсөн. За тэгээ энэ нь газар, хөрөнгө, бусад нөөцийг хувь хүн өмчлөх, захиран зарцуулах одоо бусдад шилжүүлэх боломжийг олгосон байдаг юм байна. Тэгэхээр ерөнхийдөө бол яг Джон Локийн хэлсэн шиг одоо энэ хувийн өмч гэдэг нь яг зам ёсны шинжтэй биш. Байгаад байх. Биш байх үедээ гэдэг энэ эргэлзээг төрүүлж эхэлж байгаа эндээс. За бидний дараагийн ярих сэдэв бол одоо өмч ба ураг төрлийн харилцаа одоо хэрхэн хоорондоо холбогдож байгаа юм бэ гэдэг одоо дээд сэдвийн хүрээнд юу гэдэл ярилцсан. Тэгээд
подкастын ихэнд дурсанчлан өмчийн эрх нь одоо зөвхөн эд хөрөнгө материалын үн цэнээр хязгаарлагдах ойлголт одоо биш бөгөөд ураг төрлийн харилцаа, нийгмийн бүтэцний ялангуяа эрх мэдлийн тогтолцоотой өөрөө шууд холбоотой байдаг. Тэгээд антропологийн судалгаанд дүнж ба ураг төрлийн уялдаа, зөрчлийг ерөнхийдөө онцлон судалдаг бөгөөд үүний гол одоо төлөөлөл болох одоо судалгаа нь болохоор Maurice Bloch-ийн 1975 онд хийсэн Property and the End of Affinity гэх судалгаа байгаад байгаа. Тэгээд Maurice Bloch нь болохоор Франц, Британий антропологч бөгөөд одоо түүний одоо энэ хүү бичсэн одоо судалгаа нь болохоор одоо өмч, өв залгамжлал, гэр бүл, ураг төрлийн харилцаа одоо хоорондоо хэрхэн уялддгийг одоо Мадагаскарын Мерена гэх одоо нийгмийн жишээгээр одоо задлан шинжилсэн. Тэгээ Блохын үндсэн зорилго нь болохоор өмч болон ураг төрлийн холбоо хоорондын энэ динамикийг ойлгох, өмч хуримтлагдах явцад одоо нийгмийн харилцааг хэрхэн одоо энэ өөрчлөгддөг вэ гэдгийг ерөөхдөө тодорхойлох байсан. За тэгээ Марина болон одоо Мадагаскарын төв хэсэгт амьдардаг томоохон бүлэг бөгөөд одоо маш нарийн ийм удам ухсааны системтэй байсан ба. За тэгээд Марина нийгэм гэх юм бол хоёр төрлийн ийм холбоо байдаг нь аффинал холбоо буюу одоо ийм гэрлэлтээс үүссэн тий хадам эхнэрийн тал гэх мэтчлийн ийм харилцаа. За тэгээд агнетик холбоо буюу одоо ийм эцгийн талаас өвлөгддөг удам одоо ийм цусан холбоо гэсэн ийм хоёр ийм чухал ийм холбоо ерөнхийдөө чухал байр суурийг эзэлдэг байсан байна. За тэгээ Блохын судалгааны гол зорилго нь эдгээр хоёр харилцаа нь одоо юм өмчийн хуримтлалтай хэрхэн уялддаг. За тэгээ улмаар одоо нийгмийн бүтэц, эрх мэдлийн хуримтлагт одоо юм хуваарлалт нь хэрхэн нөлөөснийг тодорхойлсон байдаг. За тэгээд Марина нийгэмд анх өмчин аффинал буюу одоо нөгөө нэг гэрлэлтээс үүдэлтэй холбоог бэхжүүлэх хэрэгсэл байсан бол за тэгээ одоо байсан. За тэгээ гэрлэлтээр одоо хоёр өөр гэр бүлүүд холбоо тогтоох үедээ за хөрөнгөтэй бэлэг одоо юм солилцдог байсан ба. За энэ нь гэх юм бол одоо хоёр гэр бүлийн харилцааг баттгах, за дэв нийтлийг хангах, нийгмийн сүлжээг юм өргөжүүлэх юм зорилготой байсан. За тэг өмчин одоо үүнээс үзэх юм бол өмчин зөвхөн одоо юм материаллык зүйл биш, нийгмийн харилцааг бас баталгаажуулдаг байсан байна гэдгийг харж болж байгаа. За гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр гэр бүлүүд ерөнхийдөө бол ингээд өмчөө илүү хадгалах, хамгаалах сонирхолтой болж за одоо аффинал буюу гэрлэлтээс үүдэлтэй ийм холбоогоо хоёрдогч болгож эхэлсэн байна. За тэнгууд нөгөө гэр бүлүүд өмчөө зөвхөн өөрийн удамд буюу одоо нөгөө агнетик холбоо гэдэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг nuclear family тэг цөм гэр бүлтэй үлдээхийг илүү хэрмэлзэж эхэлсэн. За тэгээд аффинал холбоог ингээд гадны гэр бүл одоо аффинал холбоог гадны гэр бүл рүү өмч алдагдах эрсдэл гэж ерөнхийдөө харж эхэлсэн байна. Ингэснээрээ нөгөө нэг гэрлэлтээс үүдсэн харилцааг санаатайгаар ингээд сулруулад илүү ингээд нөгөө нэг эцгээс одоо юм цусан төрлийн холбоогоо улам их бэхжүүлж эхэлсэн. За энэ нь их юм бол одоо юм өмч хуримтлагдах явцад гарах юм хаалттай бүлгийн тогтолцоог ерөнхийдөө бол бий болгож өгсөн гэж үзэж байгаа. За тэгээд Блох үүнийгээ ингээд өмч болон ураг төрлийн одоо холбооны төгсгөл хэмээн үтсэн байгаамаа. За тэгээд өмч хуримтлагдах тэгээд зөвхөн тодорхой удам хугацаанд төвлөрөх нь дараах ерөнхийдөө үр дагавруудад хүргэсэн гэж үздэг. Энэ нь болонгууд одоо агнетик бүлгүүд өмчөө гадагш гаргуулахгүй тулд ерөнхийдөө хатуу дүрм журамтай болж эхэлсэн. За тэгээд нийгмийн анги давхраг үүсгэж нэм эрх мэдэл хөрөнгө гэдэг хитгэн ийм гэр бүлүүдтэй удам хугацаатнуудын ийм гарт төвлөрөх болсон. За тэгээд агнетик гэр бүлүүдээ одоо ийм удирдагчид нийгэмд ингээд ийм дамгаалах байр суурь эзэлж эхэлсэн буюу илүү их эрх мэдэлтэй болж эхэлсэн байгаа. За тийм өмчин одоо зөвхөн эд хөрөнгө бусдын одоо үүнээс үсэх юм бол нийгмийн байр суурь, эрх мэдлийг тодорхойлогч юм гол хүчин зүйлсүүд болж болсон байгаамаа. За тэгэхээр энэ хүү өмчийн тухайн хийсэн подкастаа дүгнэлт болгож хэлэхэд өмч гэдэг нь өөрөө маш нарийн төвхтэй харилцаанууд юу гэдэг бол энэ өмч гэдэг ойлголтыг юу гэдэг бол тойрон эргэлттэй юм байна. Анх одоо сонгодог утгаараа болохоор өмчин Джон Локийн хувьд гэвэл хөдөлмөр шингээл хувийн эрх чөлөө те зам ёсны эрх гэж одоо үзэгддэг байсан бол яг өнөөдрийн бид хоёрын ярьсан авалгаар болохоор яг энэ хувь хүний өмч гэдэг нь өөрөө маш тийм
өөр ямар нэгэн flawed буюу асуудалтай юм ойлголт болоод ирж байгаа гэхэд бол бид үнэхээс баталж болж байгаа. Тэгээ дээрэс нь өмч нь болохоор дан ганц материалыг эдийн засгийн тийм одоо эдийн засгийн эд хөрөнгө гэх ойлголтоос илүү давхар нийгмийн эрх мэдлийн соёлын өөрөө маш том ингээ одоо харилцаа энэ өмч гэдэг одоо энэ утгыг тойрон эргэжид юм байна гэж одоо энэ сүүлд бид дурдсан блогын судалгаан дээрээс үгээд бол батлагдлаа. Тэгэхээр энэ хүү подкастыг сонссон үрээ та бүхэн өмчийн тухай ойлголтыг антропологийн өнцгөөс буюу арай өөр өнцгөөс харж чадсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр бид хоёрын энэ хүү цаг заваа зориулсан байж хийсэн подкастыг сонсон та бүхэн баярлалаа. Баярлалаа.